Есүс Ивдэ аймгийн зүүн хэсэгт орших Йордан голыг гатлан ирэхэд олон хүн урдын адил сургаалыг нь сонсохоор тойрон цуглалаа. Парс бүлгийнхэн түүнийг сорих санаатай. ертөнцийн эзний тогтоосон хуулийн дагуу гэр бүл салж болох уу хэмээн асуухад дээр үед мөшөөр дамжуулан ертөнцийн эзэн ямар хууль тогтоож өгсөн бэ гэж Есүс хариултан асуулаа. Нөхөр нь салах тухай бичгээ их нартэн үлдээгээд салж болно гэсэн хэмээн парс хүмүүс хариуллаа. Та нар хатуу сэтгэлтэй учраас мөш их үүнийг зааж өгсөн. ертөнцийг бүтээгч эзэн эрэгтэй эмэгтэй хоёрыг бий болгосон учраас эрчүүд эцэг эхээсээ салж их нартайгаа нэгддэг. Тиймээс тэр хоёр тус тусдаа биш, нэгэн бий болно. ертөнцийн эзний холбож өгсөн хүмүүсийг салгаж болохгүй гэж Есүс хэлжээ. Есүс дагалдагчдын хамт нэгэн айлд байхад тэд гэрэлсэн хүмүүс хэрхэн салах тухай асуулаа. Есүс тэдэнд хандан эхнэрээсээ салаад өөр хүүхэнтэй гэрэлсэн нөхөр завхайлсан хэрэг. Нөхрөөсөө салаад өөр хүнтэй гэрэлсэн эхнэр бас завхайлсан хэрэг гэж хэлжээ. Олон хүн хүүхдүүдээ ертөнцийн эзнээс сайн сайхныг гуйлгахыг хүсэж Есүст авчирдаг байлаа. Дагалдагчид нь тийм хүмүүсийг зэмлдэг байлаа. Есүс харин үүнийг эсэргүүцэж хүүхдүүдийг надад чөлөөтэй авчир. ертөнцийн эзний Ерөсөн улс ийм цайлган хүмүүсийн учраас тэдний эрхийг хизээч бүү хориглохтун. Сонсохтун. ертөнцийн эзний Ерөсөн улсыг хүүхэд шиг шууд хүлээн зөвшөөрөөгүй хүн тэр гайхамшигт улсад орж чадахгүй гэж хэлээд хүүхдүүдийг тэрвэрэн толгой дээр нь гараа тавин ертөнцийн эзнээс сайн сайхныг хүсжээ. Есүс тэндээс явхад нэгэн үл таних хүн гүйн ирж өмнө нь сөгдөөд ариун багшаа би мөнхийн амийг хэрхэн олох вүлээ гэж асуулаа. Чи намайг хэн гэж бодоод ариун гэж үздэг вэ? ертөнцийн эзнээс өөр хэн ч ариун биш. Хүн бүү ал, бүү завхаар, бүү хулгай хий, худал бүү хий, бусдыг бүү мэхэл. Эцэг эхээ хүндэл гэсэн хуулийг та нар сайн мэднэ биз гэж Есүс хариуллаа. Хар багаасаа би тэр хуулийг чинь дагсан билээ гэж тэр үл таних хүн хэллээ. Есүс нүдэнд дулаахан тэр хүн тандан одоо чи нэг юм хийх хэрэгтэй. Гэртээ харж эд хөрөнгөө худалдаж мөнгө болгоод ядуучуудад өг. Тэгвэл чи ертөнцийн эзний Ерөсөн улсад орохдоо Ерөсөн их баялагийг хүлээн ав. Тэгээд намайг дагж яв хэмээн өгүүллээ. Үл таних тэр хүн маш их баян байсан учраас царай нь зэвхэрч сэтгэлийн зовлонд орлоо. Есүс эргэн дагалдагчдаа харж баян хүн ертөнцийн эзний Ерөсөн улсад орох маш хэцүү гэж хэлэхэд дагалдагчид нь гайхацгаалаа. Хүүхдүүд минь ертөнцийн эзний улсад орох бэрх юм. Тэмээ зүүнний сүвчээр нэвтрэх нь баян хүн ертөнцийн эзний улсад орохоос илүү амархан гэж түүнийг хэлэхэд дагалдагчид нь улам их гайхаж тэгвэл хинч тийш орж чадахгүй биз хэмээн хоорондоо ярилцлаа. Есүс тэдэнд хандан хүнийг хинч мөнхийн зовлонгоос аварч чадахгүй бөгөөд зөвхөн ертөнцийн эзэн бүхнийг хийж чадна гэж хэлжээ. Бид таны дагалдагч болохын тулд бүхнийг орхисон гэж Петр хэллээ. Тэр зүйтэй. Миний төлөө ертөнцийн эзний гайхамшигт үнний төлөө гэр орон, ах дүү, их эцэг, хүүхэд нутаг орноосоо төвчин салж чадсан хүн урдынхаасаа 100 дахин илүү гэр орон, ах дүү, их эцэг, үр хүүхэд, газар нутгийг хүлээн авсан мэт болно. Ийм хүмүүс одоо хавчигдавч хожимын нэг үед мөнхийн амийг хүлээн ав. Одоогийн олон дээд хүмүүс хожим дорд хүмүүс болно. Одоогийн олон дорд хүмүүс хожим дээд хүмүүс болно гэж Есүс хэлжээ. Есүс дагалдагчид болон бусад олон хүний хамт Ерүсалим хот руу явж байлаа. Тэр эмээсэн шинжгүй бусдаас төрүүлэн явхад хүмүүс айж гайхаж байлаа. Тэгэд тэр 12 дагалдагчаа замын хажууд гарган одоо бид Ерүсалим хотод очиж байна. Би ертөнцийн эзний илгээсэн хүн. Тэр хотынхон намайг баривчилж, сүмийн зэрэгтнүүд, сургаал номлогчдод өгөхөд тэд хороохын тулд худал гүтгэж, Ромын хаант улсын засаг төрд өгнө.
Хүмүүс намайг дооглож, тохуурхан, нулимж ташуурдан ална. Алагдсанаас минь хойш 3 хоногийн дотор ертөнцийн эзэн дахин амьлуулах болно гэж хэлжээ. Зевадиахын Яаков Йоган хоёр Иесуст ирж "Багшаа, та бидэнд нэг сайн юм хийж өгөөч" гэхэд "Юу хэрэгтэй вэ?" гэж тэр асуулаа. "Ертөнцийн эзний улсад ороод бид хоёрын нэг нь таны баруун талд, нөгөө нь зүүн талд сууж болох уу? Та хоёр юу гуйж байгаагаа өөрсдөө ойлгохгүй. Надад тохиолдох зовлон зүтгүүрийг та хоёр бас эдгэж чадах юм уу?" гэж Иесус асуулаа. "Танд тохиолдох зовлонг бид бас эдгэж чадна" хэмээн тэр хоёр хариуллаа. "Зям, тэгвэл та хоёр бас эдлэх болно. Харин өөрийнхөө баруун зүүн талд суух хүнийг миний эцэг аль хэдийн сонгосон учраас надад энэ асуудлыг шийдэх хэрэг байхгүй" гэж Иесус хэлжээ. Бусад дагалдагчид энэ тухай мэдж Яаков Йоган хоёрыг зэмлэлээ. Иесус тэдэнд хандан "Даян дэлхийн аливаа эрх баригчид бардамнан сайрхаж, харьяат олноо ноёрхдог боловч та нар тийм байж болохгүй. Та нарын дотор хамгийн тэргүүн болох дуртай хүн өөрөө хүн бүрийн сайн санаат зарц болох хэрэгтэй. Ертөнцийн эзний илгээсэн хүн би хүмүүсийг ноёрхохын тулд биш, харин тэдний төлөө зүтгэж, гэмт байдлаас нь чөлөөлөхийн тулд амиа өгөхөөр ирсэн" гэж хэлжээ. Иесус дагалдагчдынхаа хамт Ерихо хотод ирлээ. Олон хүний хамт хотоос гарч явхад нь Тимайны Бартимай гэдэг сохор гуйлагчин замын хажууд сууж байлаа. Бартимай Назар хотын Иесус ойрхон ирж явахыг сонсоод "Иесусээ, Давид хааны удмаа, намайг өрөвдөөч" гэж хашгирахад "Хашгирхан боль" гэж хүмүүс хэлвч "Давид хааны удмаа, намайг өрөвдөөч" гэж тэр улам чанга хашгирлаа. Иесус зог төсч "Хашгирч байгаа хүнийг нааш авчир" гэж хэллээ. Хүмүүс Бартимайд "Иесус чамайг дуудаж байна. Бос. Бүү" гэж хэллээ. Бартимай цуваа тайлж босоод дэрэгд нь хурдан ирэхэд "Чамд юу хэрэгтэй вэ?" гэж Иесус асуулаа. "Багшаа, би хараа тавлахыг хүсэж байна" гэж тэр хариуллаа. "Чи итгэж байгаа учраас эдгэрэх бол" гэж Иесус хэлэнгүүт Бартимай хараа орж түүнийг дагаж цааш одлоо.